махан биений тухай асуудлыг дүүрсэн гэж үзээ цаашаа сэтгэл бие рүү оръё. Хүн тэгэхээр сэтгэл бие гэж нэг бас бие эрхтэнтэй амьтан байх нэ. Сэтгэл бие маань хүний нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй. Хий хоосон буюу нөгөө далдын ертөнц буюу бэлгийн ертөнц гэдэгтэй хамаатдаг эрхтэн байх нэ. Харагдахгүй үзэгдэхгүй байна гэд байхгүй гэсэн үг биш. Бид нар мэддэг тийм үү? Сэтгэл өвдөж байна, сэтгэл дүүрч байна, сэтгэл баярлаж байна, сэтгэл хөөрч байна, сэтгэл зовж байна, сэтгэл шаналж байна гэж ярьдаг учраас яг хөө сэтгэл гэдэг бие хүнд бол байдаг нь тодорхой байна. Сэтгэл биеийг хөгжлөөр нь дахиад нэг махан биетэй адил хөгжиж явах нь шүү дээ. Хүүхэд төрлөө сэтгэл бие тэндээс эхлээд өсөж хөгжиж цаг хугацаа явахын хэрээр нас бид хүртлээ өсдөг байх нэ. Тэгэхээр хүүхэд төрөөд явах шат бүртээ уйлах, инээх, баярлах, хөөрөх, гомдох, бухимдах, хилэгнэх, ганцаардах, шаналх, зовох, дутагдах, гачигдах, дүүрэх, хайрлах, хайрлуулах, омогших, бахархах гэх мэтчлэн сэтгэлийн хөдөлгөөнүүдийг мэдэрч мэдэрсэн сэтгэлийн хөдөлгөөн бүр дээрээ сэтгэл бие нь туршлага хуримтлуулж мэдлэг суулгаж цаашаага өсөж хөгжиж явдаг байх нэ. Тэгэхээр махан биеийн өсөлж хөгжилтийг хангахаас гадна сэтгэл бие дээр бас эцэг эхчүүд боловсролын байгууллагууд бүгд анхаарлаа тавьж хамтд нь авч явах нь зүйтэй байна. Эцэг эхчүүд боловсролын байгууллагууд дээр гаргаад байгаа нэг том алдаа нь юу гэхээр хүүхдийн насанд нь тохирсон үе шатууд дээр сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэрч мэдэрсэн сэтгэлийн хөдөлгөөнөө таньж таньсан сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулалт хийж хянаж сурах гэдэг боловсролыг огтоос олгохгүй өсөр хайсан. Тийм учраас сэтгэл бие гэдэг эрхтэн бол ер нь бол хаягдаад зөвхөн урсгалаараа явдаг болсон. Тэгээ сүүлийн жилүүдэд бол маш их олон сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг янз бүрийн байгууллагууд, хувь хүмүүс сэтгэл зүйн янз бүрийн подкаст нэвтрүүлгүүд бэлтгэж явуулдаг төрөл бүрийн одоо мэдээллийн сувгуудаар мэдээллүүд бол цацагдж байгаа. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд нөгөө хүний зовлон ихсэн учраас сэтгэл зүйн асуудлууд руу тэргүү болоод одоо маш олноороо шунгаж орж тэндээс бас хариулт хайж эхэлсэн. Буюу зовлонг яаж зохицуулах юм, яаж зовлонгүй амьдрахын гэдэг одоо нөх амьдралын утга учирын асуудлаа ирж хайхын тулд сэтгэл зүйчнэр одоо борооны дарах мөг шиг олширсан байгаа. Тэгэхээр эрүүл сарвал сэтгэл биетэй байя гэвэл саяны дээр хэлсэн сэтгэлийн хөдөлгөөн гэдэг юм нэгдүгээрт таньж мэдэж сурах нь байна. Хоёрдугаарт надад ийм сэтгэл хөдөлгөөн мэдрэгдээд байгаа юм байна. Тэгвэл энэ сэтгэл хөдөлгөөнийг би яаж зохицуулж хит ихсэхгүй, хит багасгаж дарахгүйгээр зөв одоо зохимжит хэмжээ буюу балансыг нь яаж бариулах юм бэ гэдэг нөх монголчуудын хэллээрөө сэтгэлийн хат гэдэг юмыг өөртөө хүүхдтэй яаж суулгах юм бэ гэдэг одоо сэтгэл биений
боловсролын асуудал байх нэ. Тэгэхээр дахиад нэг сануулхад монголчуудын хэлдгээр 9 сайхан цагаан хүсэл дотор хамгийн ихний хүсэл буюу эрүүл энхийн амьдрахын хүсэл доторх сэтгэл биений эрүүл мэнд гэдэг сэдвээр одоо ярьж байна. Тэгэхээр хүн гэдэг нь өөрөө амьд оршиж байгаа амьтан нийгэм оршиж буй амьтан учраас цаг минут тутамд өдөр тутамдаа сэтгэлийн хөдөлгөөн гэдэг мэдэрч амьдрах нь зам байх нэ. Буюу өдөр тохиолдсон үйл явдал үдсэн харсан туулсан дээрээ сэтгэлийн хувьд эерэг болон сөрөг хөдөлгөөнд үргэлж автаж явдаг заяа замтай хуйлтай амьдрал байх нэ. Тэрнээс биш одоо үргэлжийн л сэтгэлийн эерэг хөдөлгөөнтэй байх ёстой шүү. Тийм байвал зөв амьдраад байна. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдийг аль болох одоо устгаж дарж сүнөж байхгүй болох ёстой шүү гэж явах юм бол энэ нь бол одоо байгалийн хуулийн эсрэг буюу хизээч үл биелэх гүйцэлдэх хоосон зам харж алга болох онол болно. Тэгэхээр хүн гэдэг амьтан амьд байгаа учраас нийгмийн харилцаанд оршиж байгаа амьтан учраас сэтгэлийн эерэг болон сөрөг хөдөлгөөнүүдийг үргэлж мэдэрч байх ёстой. Тэгвэл сэтгэлийн эерэг хөдөлгөөн гэхэд одоо ийм хөдөлгөөн байдаг юм байна. Ингэж баярлаж, хөөрч, багтаж, омгшиж, уярч, хайрлаж, инэрч, цэнгэж, жаргаж, амар амгалан байж, сэтгэл дүүрэх, мэдрэмж гэх мэтчлэн энэ олон эерэг хөдөлгөөнүүд бол ийм байдаг байх нь байна. Энэ эерэг хөдөлгөөнийг одоо байнга мэдэрнэ гэж бол боломжгүй юм. Эерэг сөрөг хоёр үргэлж хамтдаа зэрэгцэж оршино. Эерэг сөрөг хоёр хөдөлгөөнийг хэд ихтүүлэхгүй, хэд одоо доош нь дарж устгахгүйгээр одоо зөв зохист хэмжээг нь олж амьдрах нь сэтгэлийн хаттай хүн буюу сэтгэл биений хувьд одоо дархлаатай эрүүл хүн болж өсөж хүмүүжих нь энэ байна гэдэг боловсролыг бол одоо хүүхдүүдэд олгож явах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр хүмүүс эерэг сэтгэлийн хөдөлгөөнтэй байвал түүнийг одоо хамгийн эрүүл сайхан гэж бас төөрөлдөж бодож болох юм. Гэтэл үгүй яа. Тэгэхээр одоо хэд их баярлаж хөөрөх, хэд их өнгөрөх тийм үү? Энэ байдал маань хүнд эргээд нөгөө байнга одоо тэр байдлаа байхын тулд зөвхөн зоригдож амьдрах эсбөгөөс одоо ямар ч баяр хөөртэй үйл явдал боллоо гэхэд сэтгэл хөдлөл нь мэдрэхээ болох буюу нөгөө баяр хөөрийнхөө хэмжээ хязгаарыг ихсгэх тусмаа мэдрэхээ болох амьдрал утга учраа алдах одоо баярлаж хөөрч чадхаа болох тийм аюул бас нөгөө талдаа байдаг учраас сэтгэлийн эерэг хөдөлгөөнийг хэд ихтүүлж бас болдгоо байх нэ. Тийм учраас монголчууд ярьдаг шүү дээ. Цагаан хилам тийм ээ. Одоо хэд магтах, хэд өнгөрөх, одоо хэд омгших, хэд баярлах, хэд хөөрөх бол одоо хүнд сэтгэл зүйн хувьд сэтгэл биений эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас баярлсан ч яг нөгөө талдаа хэмжээ хязгаараа мэдэж баярлах
гэдэг ямиг ардынхаа сайхан ёс заншил дотор хийж өгсөн байна. Нөгөө талдаа одоо сэтгэлийн сөрөг мэдрэл сэтгэл хөдлөл буюу одоо уурлах, бухимдах, хилэгнэх, гомдох, ганцаардах, шаналх, өвдөх, зовох одоо энэ бүх асуудлууд амьд байгаа хүнд заавал тохиолдно гэдгээ мэддэг. Тохиолдсон цагт нь тохиолдчихлоо гэдэл одоо улмал гутраад, зовоод, шаналаад, улам уурлаад ингээд цааш нь жолоогийн тавиад хэмжээ хязгааргүй байх биш. За энэ одоо би ууралж байна, би гомдож байна, би хилэнж байна. Энэ одоо юунаас болов гэж цаана байгаа учир шалтгааныг нь ирж хайгаад тэгээ цаана байгаа үндсэн шалтгаан руу хандсан үйлдэл хийж одоо тэр сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг яавал одоо зөв зохистой гаргах уу? Ямар тохиолдолд хэтрүүлж үл болох уу? Ямар тохиолдолд бага хэмжээгээр гаргах нь зөв бэ гэдгээ цаад үндсэн учир шалтгаан дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг буюу сөрөг сэтгэл хөдлөлийг зохист хэмжээнд нь барьж чаддаг сэтгэлийн хаттай хүн болж өсөж хүмүүжихийг одоо сэтгэл биений эрүүл мэнд сайн гэж үзэх нэ. За жишээ татаад ярил юу гэж болох вэ? Хамт ажилладаг хүнтэйгээ. За өнөөдөр маргалаа. Ажлаас болоо тийм үү? Нэг удаа маргалаа. Төвчээд өнгөрөө. За ямар ч байсан энэ хүн өнөөдөр надад ажил дээр ийм одоо ажлын дутагдал гаргалаа. За яах вэ? Нэг удаа өнгөрөө идөө. За хоёр дахь боллоо. Бас хэлж үзсэн тийм үү? За чи ингээд өмнө нь ингэсэн бол одоо хоёр дахь удаа дахиад инглээ. Тэгээд одоо эн чинь надад их ажил явахад саадтай байна. Засна уу гэлээ. Хүн хүлээж авах нэг байна, авахгүй нэг байна. Аваагүй хүн 3 дахь дахиад автсан тийм үү? За одоо энэ үед бол би одоо уурлаж ширүүн байдлаар тийм үү бухимдаж одоо тэр хүнд одоо өгөө хүрхэхийн тулд уур уцаартай өнгө аяс өөртөө үзүүлж бухимдлаа илэрхийлж одоо ярих ээлж болсон буюу сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг одоо энэ дээр зохиох хэмжээнд нь гаргах цаг нь ирлээ гэж шийдэх нь шүү дээ. Одоо тэгэхээр хамгийн гол нь шууд уурлаж бухимдах биш. Тэр уурлаж бухимдах сэтгэл төрүүлээд байгаа цаад үндсэн шалтгаан маань юу билээ гэхээр хамт ажиллаж байгаа хүний одоо алдаа буюу ажил дээр гаргаж байгаа тэр төвөгтэй байдлыг хилээд байхад одоо хүлээж авахгүйгээр дахин давтаад байгаа учраас одоо энэ асуудлыг шийдэхээс нааш ажил урагшлахгүй байна гэж би ууралсан бухимдсан учраас одоо тэр асуудлыг шийдэхийн тулд тухайн хүнтэй одоо ярихын тулд дуугаа өндөсгөж бухимдал уур уцаарынхаа өнгө аясыг зохих хэмжээнд үзүүлж бид тэр хүнтэй ярих болно гэдэг шийдвэрийг тухайн хүн гаргаад тэнцвэрээ барьж тэр хүнтэй үзэл бодлоо хэлж энийг одоо засгаас нааш би цаашаа явж чадахгүй удирдах түвшний хүмүүст хэлж анхааруулна. Энэ дээр арга хэмжээ авч өгөөч гэж би цааш нь уламжлална ч гэдэг юм уу тийм ээ. Одоо тэгээ дараагийнхаа шатны арга хэмжээнүүдийг би ингэж авна шүү гэж өөртөө бухимдамгүй шидэмгүй байдлаар тухайн хүнд хэлнэ гэдэг чинь цаад үндсэн асуудлаа шийдэхийн тулд сэтгэл хөдлөлийн одоо сөрөг сэтгэл хөдлөлийг зохих хэмжээнд гаргаж яана гэсэн үг. Тэгэхээр энэ хүний хувьд бол одоо 3 дахь тэр цаад хүн алдаа гаргачаад хахад би одоо сөрөг сэтгэл хөдлөлөө барьж байгаа нь энэ дарж байгаа нь энэ сөрөг сэтгэл хөдлөл бол муу юм гэж үзээд одоо тухайн хүнтэй ярихдаа зөөлнөр тийм ээ одоо чи ингээ 3 дахь ангичлаа одоо чи яах вэ би яах вэ гэж ярих биш яг нь сөрөг сэтгэл хөдлөлийг уурлах бухимдах байдлаа тодорхой хэмжээнд үзүүлж ярих нь зөв шийдвэр буюу нөгөө
сэтгэлийн хаттай хүн чинь сэтгэлийнхаа хөдөлгөөнийг эргэс болон сөр хөдөлгөөнөө хаана хизээ ямар хуу хэмжээнд гаргаж илэрхийлэх юм бэ гэдгээ балансыг барьж чаддаг хүнийг л одоо сэтгэлийн хаттай хүн гэж хэлээд байгаа юм л да. За тэгвэл эерэг сэтгэл хөдлөл дээр жишээ авч үзье. Нэгэн залуу одоо хайртай бүсгүйгээ чин сэтгэлээсээ хайрладаг байж л те одоо тэгээд гэтэл нөгөө бүсгүй нь хайрыг нь одоо цалгардуулах, итгэл алдах ч юм уу тиймэрхүү үйлдэлийг удаадараа гаргасан байж болно. Эхний удаадаа за яах вэ? Алдаа хийгээ үздэй гэлээ. Хоёр дахь удаадаа дахиад битгий ингэрээ гэлээ. Гурав дахь удаадаа тэр хүн дахиад хэвээрээ алдаа хийлээ гэхэд нөгөө залуу ч одоо сэтгэлийнхаа эерэг хөдөлгөөл буюу хүүхнийг хайрладаг чин сэтгэлтэй болоод тэр хүүхэнд одоо ширүүн дөрвнаар ингэж болохгүй би тгийг хүсэхгүй байна гэдгийг хэлж чадахгүй байх биш. Яг уу хайр гэдэг юм бол тэнд байгаа боловч хайрлах гэдэг сэтгэлийн хөдөлгөөн байгаа боловч тэр хайр маань өнөөдөр хэмжээ нь яг ихтэйд байна уу, зөв явж гин үү гэдгийг бодож үзэж байж сэтгэлээ татах уу, болох уу, өгөх үү, ямар хэмжээнд өгөх юм бэ? Тэгвэл өгсөн сэтгэл дээр одоо би энэ хүнд ямар үгээ яаж хүргэх ёстой юм бэ? Шаардлага яаж тавих ёстой вэ гэдгийг эргцүүлж бодоод сэтгэлийн эерэг хайрлах гэдэг хөдөлгөөнөө багасгах, татаж авах тийм үү? Одоо хариу нэхэх шаардлага тавих хэлбэрч бас сэтгэлийнхаа хөдөлгөөнийг илэрхийлж болно буюу эргээд нөгөө сэтгэлийн эерэг хөдөлгөөн дээрээ балансыг барьж гин буюу нөгөө сэтгэлийн хаттай хүн гэдэг асуудлыг яригдах нь байна. Тэрнээс биш 3 дахь 4 дахь нэг алдааг ижил хэмжээнд татаад байгаа юм битээ. Би одоо хайртай юм чи яах вэ? Би хайрлаад байгаа юм чи яах вэ гэд ингээд хайрандаа уураад уусаад алдаагийн хүлээн зөвшөөрөөд сэтгэлийн шаналаад намайг ардуур тавьчлаа, итгэл алдчихлаа гэд ингээд хайртай юм чи одоо яах вэ гэд ингээд хайраа хит ингэж одоо хэмжээг нь их байдал аваачиж бүхнийг нь уучлж алдааг нь уучлж цаашаа зовж амьдрах биш. Сэтгэлийн хаттай хүн гэдэг бол хайр гэдэг хизээ ямар хэмжээтэй хийнд зориулах юм гэдгээ бодож мэдэж шийдвэрээ гаргаж чаддаг байхыг сэтгэлээ хяндаг буюу сэтгэлийн хаттай хүн гэж хэлнэ. Тэгэхээр сэтгэл биений эрүүл мэнд гэдэг дээр хамгийн чухал юм нь нэгдүгээр сэтгэлийн хөдөлгөөнөө таньдаг байх нь байна. Эерэг хөдөлгөөн үү, сөрөг хөдөлгөөн үү? За энэ хөдөлгөөн юунаас болов, яагаад гарав гэдэг одоо цаад үндсэн шалтгааныг нь бодож чаддаг. Тэгээд үндсэн асуудал дээр шийдвэрээ төлөвлөж одоо зорилтоо биелүүлж үндсэн асуудлаа шийдэхийн тулд одоо сэтгэлийнхаа хөдөлгөөний балансыг барьж чаддаг тийм чадварыг одоо сэтгэлийн хат буюу сэтгэл биений эрүүл мэндийн зөв эрүүл мэндтэй сэтгэл бие эрүүл авч явж байгаа хүн гэж сэтгэлийн хаттай хүнийг хэлэх нь байна. Тэгэхээр одоо сэтгэл судлал дээр яригдаад байгаа бас нэг том асуудал юу гэхээр хүүхэд насны траума, сэтгэлийн гэмтэл, энд тэнд авсан сэтгэлийн шарах, энд тэнд авсан сэтгэл зүйн цочрол дарамтнаас үүсэлтэйгээр сэтгэлийн одоо өвчнөд болсон буюу тэр нь одоо хойш тойштын амьдрал шийдвэр гаргалтанд нөлөөлөөд энэ хүн ингээд зовоод яваад байна гэдэг нэг тийм ойлголтыг бас их маш их гаргаж ирж ярьдаг болсон. Тэгэхээр нэгэнт өсөж том болж яваа хүүхэд бол сэтгэлийн шарах, сэтгэлийн гэмтэл, сэтгэлийн сорив гэдэг юмыг л заавал туулж гарах ёстой байх юм. Яа тэгэхээр
амьд яваа хүн хэллээ шүү дээ. Эерэг сүрэг сэтгэлийн хөдөлгөөнд байнга автаж явах тавиланжамтай. Тэгэхээр одоо тэр хүүхэд наснда заавалжгүй сэтгэлийн шарах гэж юм байдаг байх нь байна. Сэтгэлийн гэмтэл гэж юм байдаг байх нь байна. Буюу одоо нөгөө сүрэг сэтгэл хөдлөлүүдтэй заавал танилцаад үзээд мэдрээд тэрийг яаж даван туулах вэ гэдэг юмдаа суралцаад сэтгэлийн хаттай болсон байх ёстой. Буюу энэ чинь одоо жам ёсны асуудал юм аа гэдгийг монголчууд мэддэг байсан байна. Тийм ч учраас ялцгаа биш одоо хүүхдэд үзэж харах ёстой бүхэл юмыг нь үзүүлнэ, харуулна. Насанд нь тохирсон хэлбэрээр түүн дээрээ дамжаад сэтгэлийн хат суулгах одоо боловсрлоо зааж явдаг байсан арт хүн байна. Тэр хүн сэтгэл бие дээр сүрэг сэтгэл хөдлөлөө мэдрэхээрээ би зовоод байна гэж мэдэрдэг. Тэгээд зовоод байгаа тэр сэтгэл хөдлөл дээрээ буюу одоо тэр шаналл дээрээ төвлөрөөд одоо зөвхөн би одоо яах вэ гэл ингээл би зовоод байна л гэд байгаад байх биш. Харин за энэ сэтгэл хөдлөл маань яг юунаас ирсэн юм бэ? Энэ зовлон шаналлын цаад үндсэн учир шалтгаан нь юу юм бэ гэдэг рүү бодол тархиа аваачиж учир зүг нь олоод тэгвэл одоо энийг би яаж шийдэх юм бэ? Ямар хэмжээнд ямар хуу сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж би энэ асуудлыг шийдэх вэ гэдэг шийдэл дээрээ төвлөрч явахыг сэтгэлийн хат буюу сэтгэл биений боловсрал гэж хэлэх юм байна. Сэтгэл бие дээр өөр хэлэх юм нь одоо янз бүрийн сэтгэлийн дарамт, сэтгэлийн зовлон, сэтгэлийн шаналл, ганцаардал, зовнил гэдэг ингээд сүрэг сэтгэл хөдлөлүүд маш их байдаг тийм үү. Тэгвэл тухайн хүн хизээ ер нь ингээд сэтгэл бие нь ингээд нэг амар амгалан байдгийм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр хувь хүн бүрт эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ, ижилхэн ер нь л одоо сэтгэл биений сэтгэлийн одоо хэрэгцээ гэдэг тийм заавал байх ёстой хэрэгцээнүүд байдаг байна. Тэр нь юу гэхээр хайрлах, хайрлуулах, халамжлах, тэгээд нэр хүндтэй байх, нэр төртэй байх, тийм ээ. Бусдад одоо хэрэгтэй гэдгээ мэдрэх, бусдад хэрэгтэй байх. Тэгээд бусдад хамтарч одоо хамт байх, хамтрах гэдэг хэрэгцээ. Буюу одоо нөх хүн чинь нийгмийн амьтан учраас бусдтай хамтарч амьдардаг амьтан учраас тэгээд оюун ухаантай амьтан учраас үүн дээр одоо өрүүлсэн ийм 5-6 төрлийн сэтгэлийн хэрэгцээ гэдэг хүн бүрт байдаг. За энэ хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд хүний сэтгэл нөгөө дундуур буюу хоосрох гэдэг сөрөг одоо үр дүн гарч идэг. Учираас сэтгэл биений эрүүл мэнд дээр бас нэг яригддаг том асуудал маань юу гэхээр сэтгэлийн хэрэгцээнүүд маань хангагдах гэдэг үндсэн асуудал бас гарч ирнэ. Тэгэхээр хүн гэдэг амьтан хайрлуулах хүсэлтэй сэтгэлийн хэрэгцээтэй байх нь. Тэгэхээр одоо бага балчир наснаас эхлээл хүүхэд төрсэн цагаас эхлээл ээж аавын хайр тийм ээ. Цаашаагаа яваад анд нөхдөдтэй болоод ирэхээр
нийгэм донд ороод ингээд анги хамт болгон нөхөд донд ороод ирэхээр хамтрах хэрэгцээ буюу одоо бусдад хэрэгтэй байх гэдгийг мэдрэх хэрэгцээ орж ирнэ. Цаашаага бас л нөгөө ханижилттай болоод ингээд явахаар өөр хүүхдээ болоод хайрлуулах хэрэгцээ маань давхар тэнд явах нь байна. Тэгээ нийгмийн амьтан учраас ажил хөдөлмөр эрхлээд сургууль соёлд сураад нийгмийн нэг эсгээд явахаар нэр төртэй байх буюу одоо нэр төрөө эрхэмлэх хэрэгцээ гэж бас байх нь байна. Тэр үндсэн ерөнхийдөө ийм 3 төрөлд хуваажуулж байгаа. Хайрлах, халамжлуулах нэг хэрэгцээ, хоёрт нь бол хамтрах буюу бусдад хэрэгтэйгээ мэдрэх хэрэгцээ. Тэгээ гуравт нь бол одоо нэр төртэй байх буюу бусдад үнэлэгдэх хэрэгцээ гэсэн юм 3 төрлийн сэтгэлийн хэрэгцээ гэдэг юм хүнд байдаг бахнэ. Тэгээ энэ 3 төрлийнхөө хэрэгцээг дүүргээгүй хүн сэтгэлийн хоосрол гэдэг юмд автахаар нөгөө хоосон байгаа сэтгэлээ дүүргэхийн хэрэгцээ гараад ирэхээр тэн дээрээ дандаа нөгөө сөрөг хүслүүдээр одоо донтох гэдэг юм орж ирнэ. Бид энд 9 сайхан хүслийг ярьж байгаа болохоос сөрөг хүслийг огт ярихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл бие дээр дүүрэхгүй байгаа, сайхнаар дүүрэхгүй хэрэгцээнд хангахдахгүй байгаа хүн одоо тэр хоосон орон зайгаа нөхөхийн тулд сөрөг буюу муу хүслүүд рүү донтох, автах гэдэг асуудал гарч ирдэг учраас сэтгэл бие дээр сэтгэлийн хэрэгцээ гэдэг юмыг бол хүн болгон дээр хангаж байх ёстой болж таарж байгаамаа. Тэгэхээр базаад хэлэхэд сэтгэл бие гэдэг маань сэтгэлийн хөдлөл, эерэг сөрөг хөдлөл, тэрний мэдрэмж, тэгээд тэн дээр орох сэтгэлийн хат, тэгээд цаашаа сэтгэлийнхаа одоо 3 төрлийн хэрэгцээг дүүргэж хангах гэсэн юм үндсэн асуудлуудтай байж иж сэтгэл бие маань эрүүл байх нэ.